Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр 2016 оны 11-р сарын 28-ны даваа гараг. Үзэгчдээ маш 7 хоногийн ажил хэлс өдрөг бүтэмжтэй эхэлсэн гэдэгт итгэлтэй байна. Өргөжлөлөн 17 цаг 30 минутанд Icon Zigmend болон үндэсний латрын Facebook-гийн албан ёсны хузар үзэгч та бүхэндээ хүрдэг. Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латрын цоо шинэхэн тохирол үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За мэдээж минийхээ нь бол 5 терминал машин харагдаж байгаа. 4D, 6D, 642 гэсэн тоглолтуудын өнөөдрийн тохирлын азнуудыг бид тодруулах болно. Мэдээж үзэгчид маань бол дөрмийг сайн мэдэж байгаа. Дөрөвдийн маань бол дарааллын дагуу дөрвөн ширхэг бөмбөлгийг тааж чадсанаар бол өөрийнхөө тавьсан бацааг 500, 1000, 2000 дахин үржүүлж авдаг. За харин 6D тоглож байгаа үзэгчид маань бол 60 ширхэг бөмбөлгнөөс 6 ширхэг бөмбөлгийг дараалал уртаас нь болон хойноос нь бас зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой. 642-ийн маань хувьд бол 42 ширхэг бөмбөлгнөөс 6 бөмбөлгийг дараалал огт харгалзахгүйгээр таасан тохиолдолд 120 сая төгрөгийг бол хожих боломжтой байдаг. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг одоо хүргэх болно. Харин уламжлал ясаараа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийн тохирлыг эхлүүлэх болно. 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирын маань хувьд олоо шилэн хоргон тгээс 9 хүртэлх 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг цифр 4 удаа давхцаж болно гэж үзэгчтэй ойлгож болох юм. За тэгэхээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 4 ширхэг бөмбөлгийг үзэгчтэй яг дарааллын дагуу тааж чадсанаар тавьсан бацаагаа 500 дахь өсгөж авах боломжтой. За ингээд өнөөдрийн хамгийн ихний тохирол болох 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоо явуулцгаая. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгчтэй яг одоо харж байна. Эндээс болоод санамсаргүйгээр 4 ширхэг бөмбөлөг гарч ирэх гэдэг. Гагцуудаа яг дарааллын дагуу тааж чадах юм бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахь өсгөж авах боломжтой. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгийн дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгийн дугаар тэг. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 4. Тэг. Хоёр бөмбөлөг одоогоор гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөгийн дугаар 2. 3 дахь бөмбөлөгийн дугаар 2. Тэг 4 2 гэсэн бөмбөлгүүд одоогоор гарч ирсэн байгаа. Ингээд аз дагуулсан 4 дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. 4 дахь бөмбөлөгийн дугаар 1. 4 дахь бөмбөлөгийн дугаар 1. Ингэснээр тэг 4 2 1 тэг 4 2 1 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү дөрвөн бөмбөлийг үзэгч та гарч ирсэн дарааллаар нь буюу яг дарааллын дагуу тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин үржүүлж авч байгаа юм. Таны тавьж байгаа хамгийн бага мөнгөнд дүн бол 500 төгрөг гэдэг лээ. Та 500 төгрөгөөр тоглоод өөрийн тавьсан бацаагаа 500 дахин үржүүлж авах боломжийг 4D-ийн 3 дугаар зэргийн хонжир маань олгодог болол одоо бүгдээрээ 2 дугаар зэрэг тоглох болно. 2 дугаар зэргийн маань хувьд дөрмийн хувьд мөн адилхан тгээс 9 хүртэлх 40 ширхэг бөмбөлөг байрласан. За тэгэхээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 4 бөмбөлийг мөн яг дарааллын дагуу тааж чадах юм бол тавьсан бацаагаа 1000 дахин үржүүлж авах боломжтой юм. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг явуулах гэж байна. Гагцгоо та өөрийнхөө одоо хамгийн хайртай дөрвөн тоо эсвэл дуртай дөрвөн тоогоо за эсвэл санамсаргүйгээр дөрвөн тоо бөглөөд өөрийнхөө одоо 1000 дахин үржүүлж авах боломжийг бол 4D-ийн 2 дугаар зэрэг маань олгодог байгаа. Ингээд үзэгчдэд амжилт хүсье. За шилэн хоргонд маань мөн 40 ширхэг бөмбөлөг маань эргэлдэж байна. Эдгээр бөмбөлгнөөс та мөн дарааллын дагуу яг дараалалаар нь дөрвөн бөмбөлийг тааж чадах юм бол аздан болох боломжтой гэсэн үг юм. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгний дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. 8 5 гэсэн хоёр бөмбөлөг одоогоор гарч ирсэн байна. За одоо 3 дахь бөмбөлөг харцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. 8 5 4 гэсэн хоёр бөмбөлөг 3 бөмбөлөг маань гарч ирсэн байгаа. Одоо хамтдаа 4 дахь бөмбөлөг 4 дахь бөмбөлөгний дугаар 1. 4 дахь бөмбөлөгний дугаар 1. 8 5 4 1 8 5
4, 1 гэсэн энэхүү дөрвөн бөмбөлийг та мөн яг дарааллынхаа дагуу тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин үржүүлж авах боломжийг дөрөвдийн 2 дугаар зэргийн хонжуур маань үзэгч та бүхэнд олгосон. За ингээд дөрөвдийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж буюу дөрөвдийн 1-р зэргийн тохирлыг одоо явуулах гэж байна. За дөрмийг тайлбарлуулаа. Тэгээс 9 хүрлэг 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол бидний хамгийн сайн мэддэг нэг оронтой тоонууд энэхүү шилэн хоргонд 4 удаа давхцсан байгаа гэж та ойлгож болох юм. За тэгэхээр 40 ширхэг бөмбөлгнөөс мөн дарааллын дагуу гарч ирсэн дөрвөн бөмбөлийг та яг дарааллаар нь тааж чадах юм бол өөрийн тавьсан базаагаа 2000 дахин үржүүлж авах боломжтой гэсэн үг юм. За ингээд үзэгчдэд амжилт хүсье. Дөрөвдийн 1-р зэргийн тохирлыг одоо явуулах гэж байна. За шилэн хоргонд маань мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та яг дараалал нь гарч ирэх бөмбөлгүүдийг тааж чадсанаар алдсан болох боломжтой гэсэн үг юм. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгний дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. 8 2 гэсэн хоёр бөмбөлөг одоогоор гарч ирсэн байна. За одоо 3 дахь бөмбөлөг харцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. 8 2 1 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За ингээд 4 дахь бөмбөлөг маань гарч ирснээр 4-ийн 1-р зэргийн тохирлын аздан маань тодорч байгаа гэсэн үг юм. 4 дахь бөмбөлөгний дугаар 3. 4 бөмбөлөгний дугаар 3. 8 2 1 3. 8 2 1 3 гэсэн эдгээр дөрвөн бөмбөлийг үзэгч та мөн яг дарааллынхаа дагуу өөрийн одоо тасалбар дээрээ бөглж чадсан бол та өөрийн тавьсан базаагаа 2000 дахин үржүүлж авч байгаа гэсэн үг юм шүү. За ингээд дөрөвдийг тоглосон үзэгчдэд баярлалаа. Дөрөвдийн маань азтнууд бол яг энэ цаг мөчид тодорсноор үзэгч та бүхэн гэрчилж байгаа гэсэн үг юм. За үргэлжлүүлэн бүгдээр хамтдаа 50 сая төгрөгийн хонжортой 6D тоглолтыг явуулах болно. 6D-ийн маань хувьд бол дөрмийн хувьд дөрөвдийгээсээ баг зэрэг өөр болоод ирж байгаа. Тэгээс 9 гэртэл хүртэлх нэг орондоо тоноод 6 удаа давхснаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За тэгэхээр 60 ширхэг бөмбөлгнөөс танамсаргүй гарч ирэх 6 бөмбөлийг үзэгчдээ дараал урдаас нь болон хойноос нь тааж чадсанаар 50 сая төгрөг хожих боломжтой. За 6-ийн маань бас нэгэн онцлог болол та дараал урдаас нь болон хойноос нь 2 болон 2 3 4 5 бөмбөлийг тааж чадсанаар та 1500 төгрөгнөөс эхлээд сая 500 хожих боломжтой байдгаараа за 6-ийн маань бол илүү онцлог байдаг юм аа. Тэгээд та магадгүй өөртөө аз авчирдаг тоонуудыг тасалбар буюу одоо энэ таны тоглох хугацаагаа шууд энэ дээр бүгэлснээр та аздан болох боломжтой гэсэн үг юм. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө 6D тоглолтыг явуулъя. Яг одоо намайг үзээ сууж байгаа тохирлоор шимтэн үзэж байгаа үзэгчдэд амжилт хүсье. Магадгүй өнөөдөр та бүхэн манаас аздан болно гэдэгт би итгэлтэй байна. За шилэн хоргонд маань эргэлдэж байгаа 60 ширхэг бөмбөлгнөөс үзэгчдээ 6 бөмбөлийг дарааллыг нь урдаас нь болон хойноос нь тааж чадсанаар 50 сая төгрөгийн аздан болох боломжтой байдаг. Ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 3. Эхний бөмбөлөгний дугаар 3. За эхний бөмбөлөгний дугаар 3. Одоо 2 дахь бөмбөлийг харцгаая. 2 дахь бөмбөлөгний дугаар 6. 2 дахь бөмбөлөгний дугаар 6. За үзэгчд маань сайн харж байгаа 6-гийн тооны дор зураастай байгаа. 6-гийн тооны дор зураастай байгааг анзаарсан баг. Тэгм учраас 6 бөмбөлөг маань харж байгаа. За одоо 3 дахь бөмбөлөг харцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. Та 36 гэсэн дараалал нь энэхүү 2 бөмбөлийг таасан бол 1500 төгрөг. 3 6 1 гэсэн дараалал нь 3 бөмбөлийг таасан бол 15000 төгрөг хожих боломжтой болж байгаа гэсэн үг юм. Одоо 4 дахь бөмбөлийг хамтдаа харцгаая. 4 дахь бөмбөлөгний дугаар 2. 4 дахь бөмбөлөгний дугаар 2. За мөн та 3 6 1 2 гэсэн эдгээр 4 бөмбөлийг урдаас нь дараалал нь таарч чадсан бол 150,000 төгрөгийн аздан болж байгаа. За 5 дахь бөмбөлөг гарч ирсэн. 5 дахь бөмбөлөг буюу сая 500,000 төгрөгийн азныг тодруулж байгаа бөмбөлөг гэсэн үг юм. 5 дахь бөмбөлөгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлөгний дугаар тэг 3 6 1 2 тэг энэхүү 5 бөмбөлийг урдаас нь дараалал нь таасан бол сая 500,000 төгрөгийн аздан болох боломжийг та
авч байна. За одоо ингээд 6 дахь бөмбөлөг гарч ирсэн. 6 дахь бөмбөлөгний дугаар 5. 6 дахь бөмбөлөгний маань дугаар 5. За ингээд 6 дахь бөмбөлөг гарч ирснээр энэхүү 6 бөмбөлийг үзэгчдээ дараад урдаас нь болон хойноос нь тааж чадсан болвол 50 сая төгрөгийн азтан болох боломжтой. За харин тоглолтын дундуур тайлбарсан 2, 3, 4, 5 бөмбөлийг та урдаас нь болон хойноос нь яг дараалалаар нь тааж чадсанаар 1500 төгрөг 50 сая төгрөгийг 6D тохирол дээр маань хожиж байгаа юм шүү. За ингээд өнөөдрийнхөө 6D тохирлыг явуулсан бол Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний лотерейн хамгийн өндөр хонжиртой тохирлыг яг одоо явуулах гэж байна. 642 жекпот. За 642-ийн маань хувьд бол 4-ийн хувьд 1-ээс 42 шиг бөмбөлөг шилэн хоргонд байрласан байгааг үзэгч та яг одоо харж байна. За эдгээр 42 шиг бөмбөлгнөөс гарч ирэх 6 дараалал огт харгалзахгүйгээр та тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийг хожих боломжтой гэсэн үг юм. За 642 тохиолдол дээр маань бол боломжууд байдаг шүү дээ. Боломж нь юу вэ гэхээр бонус бөмбөлөг байдаг. 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлгийг оруулаад үзэгчтэй үндсэн 6 бөмбөлгийнхаа 3, 4, 5 бөмбөлгийг за тэгээ бонус бөмбөлөгтэйг нийлүүлээд тааж чадсан тохиолдолд урмын хонжир буюу 10,000 төгрөгийг хожих боломжтой. За мөн 300,000 төгрөг, сая 200,000 төгрөгүүдийг тусдас 642 тохиолдолд маань хожих боломжтой байдаг юм а. За харин үзэгч та бүхэндээ тоглолтыг эхлүүлэхээс өмнө хэрхэн тохирол маань оролцох боломжтой талаарх мэдээллийг хүргэе гэж бодлоо. Тэгэхээр тасалбар буюу тоглох хуудсыг маань борлуулж байгаа үндэсний лотерейн борлуулалтын цэгүүд байгаа. За та бүхэн тэдгээр маш олон цэгүүдийг яг одоо миний гарч байгаа дэлгэсний хажууд ингээд солигдоод байгааг харж байгаах. Тэдгээр байршлуудыг харж байгаа та хамгийн өөртөө ойрхон байгаа зэгээс тасалбараа худалдаж аваад бөглөө. За борлуулагчид эргүүлэн өгснөөр та тохирол маань оролцох боломжтой юм а. Яг одоо таны фэйсбүүкээр илгээж байгаа 4 хоорондоо болон 6 хоорондоо тоонууд бол хүчингөө гагцгуу та тасалбараа худалдаж авч оролцох боломжтой гэсэн үг юм шүү. За ингээд эдгээр 4D 6D 642 гэсэн тохирлуудын шууд тохирлыг үзэгч та бүхэндээ бид даваа савг баасан гаргуудын 17 цаг 30 минутанд бол шууд хүргэж байгаа. За өнөөдрийн хувьд бол яг миний хажууд байгаа 642 тоглолтыг одоо явуулах гэж байна. Үзэгчид маань илүү наашаа анхаарлаа хандуулаарай. Учир нь юу вэ гэхээр үндэсний лотерейн хамгийн өндөр хонжиртой тохирол яг одоо үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд үзэгчтэй амжилт хүсье. За 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Эдгээр 42 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та 6-г нь үндсэн 6 бөмбөлгийг нь тааж чадсанаар азтан болох боломжтой гэсэн үг юм аа. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 10 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгний дугаар 10. За хоёр дахь бөмбөлөг маань гарч ирсэн. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 27. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 27. 10 гэсэн хоёр бөмбөлийг үзэгчтэй тоглох хуудасныхаа хаанаж бүгэлсэн байж болно. Таны бүгэлсэн 6 оронтой заавал дараалалаараа байх шаардлагагүй. За 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар 37. 3 дахь бөмбөлөгний дугаар 37. 10, 27, 34 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. Энэ бол үндсэн 3 бөмбөлөг байгаа. За одоо 4 дахь бөмбөлөг харцгаая. 4 дахь бөмбөлөгний дугаар за 6 гэсэн бөмбөлөг байгаа юм шүү үзэгчтэй. 4 дахь бөмбөлөгний дугаар 6. За ингээд үндсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. Одоо 5 дахь бөмбөлөг гарч ирж байна. 5 дахь бөмбөлөгний дугаар 17 гэсэн бөмбөлөг байна. 5 дахь бөмбөлөгний дугаар 17. 10, 20, 34, 6, 17 гэсэн үндсэн 5 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За ингээд 6 дахь бөмбөлөгийг гарч ирлээ. 6 дахь бөмбөлөгний дугаар 24. 6 дахь бөмбөлөгний дугаар 24. 10, 27, 34, 6, 17, 24 гэсэн үндсэн 6 бөмбөлөг маань гарч ирсэн. Одоо харин бонус бөмбөлөг гарч ирж байна. За бонус бөмбөлөгний дугаар 22 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөгний дугаар 22. За ингээд үзэгчдээ 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлөг буюу 120 сая төгрөгийг тодруулж байгаа үндсэн 6 бөмбөлийг ихлэ танилцуулъя. 10, 27, 34, 6, 17, 24. За давтаад хэлчихье. 10, 27, 34, 6, 17, 24. За энэхүү 6 бөмбөлөг бол 120 сая төгрөгийн азныг тодруулж байгаа бөмбөлөг буюу үндсэн 6 бөмбөлөг байгаа юм шүү. Энэхүү 6 бөмбөлгийг л үзэгчтэй дараа л огт харгалзахгүйгээр тааж чадсан байх юм бол
За харин бонус бөмбөлөгний маань дугаар 22 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Бонус бөмбөлөг 22 гэж гарч ирсэн. Тэгэхээр эдгээр 6 бөмбөлөгний та 3 бөмбөлгийг за мөн энэхүү 22 гэсэн бөмбөлийг ингээд дөрүүлэн тааж чадсан тохиолдолд урмын хонжир буюу 10,000 төгрөгийг хожиж байгаа гэсэн үг. За тэгээд 4 бөмбөлөг болон энэтэйг нийлээ 5 бөмбөлөг 6 бөмбөлөг гэж таасан бол та 300,000 12 сая төгрөгүүдийг бол 642 дээр маань хочсон байх магадлалтай гэсэн үг юм а. За ингээд өнөөдрийнхөө тохиролтой хамтдаа байсан үзэгчдэд баярлалаа. Дөнгөж сая шууд үзэгч та бүхэндээ өнөөдрийнхөө тохирлын азтангуудын ямар бөмбөлөгнүүд өнөөдөр азтнуудыг тодруулсан бэ гэдгийг шууд үзүүллээ. Тэгэхээр үзэгч та бүхэнд даваа лав баасан аргуудын 17 цаг 30 минутаар Icon Цэгийн болон үндэсний лотерейн Facebook-ийн албан ёсны хуудасаар тохирлыг маань шууд үзэх боломжтойгоос гадна та өөрийн биеэр ирээ тохирол хэрхэн үнэн бодтой шударга явагддгийг харахыг хүсэж байгаа бол Туул рестораны замын эсрэг тал байрлах үндэсний лотерейн төв байран дээр хүрэлцэн ирэхэд хангалттай юм. За ингээд бидэнтэйгээ хамтдаа өнөөдрийнхөө азтнуудыг тодруулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Магадгүй азтан болсон үзэгчид маань үзээд сууж байгаа танд баяр хүргэе. Лав гарагийн тохирлоор иргэн уулзлаа. Түр баяртай та бүхэндээ амжилт хүсье.